За өнөөдөр бол дэлхийн одоо хамгийн том видео сувг болох YouTube дээр өөрийн дансыг нээж үндсэн тохируулгуудыг хийх зааварчилгыг өгнө. Тэгээд YouTube бол дэлхийн одоо хамгийн том бас хайлтын тэгээд ялангуяа видео хайлтын тийм сувг байгаа. Тэгээд 1 минутанд 60 минутын одоо видео YouTube руу хүмүүс аплод дэлхийн нийтээр аплод хийдэг. Тэгээд бараг цагт одоо хэдэн сая ч юм уу тийм минутын аплод орж байгаа гэсэн дэлхийн нийтээр. Тэгээ ер нь бол видео тийм нэвтрүүлэг өөрсдийгөө дэлгэрэх тийм видео төлөлийн богино хэмжээний кино реклам ч юм уу тэр бүхнийгаа бол одоо дэлхийд даяар хуваалцах тийм зориулттай тийм сувг байгаа. Тэгээ YouTube-ыг бол Google худалдаж авсан. Тэгээ Google худалдаж авсан учраас өөрийнхөө Google аккаунтаар YouTube дээр өөрийн сувгийг нээж болдог. Тэгээд нэвтрэгтээ бол өөрийн одоо Google аккаунтаар нэвтэрж орно. За ингээд түрүү нөгөө Google аккаунт нээхийг зааж ирсэн шүү дээ. Тэр одоо нэрээрээ нэвтрээд орчихно. За ингээд нэвтэрж орсны дараа бол энэ username гэдэг дээр нь YouTube-ийн өөрийн чаналын өөрийн сувгийн одоо нэрийг өгнө. Одоо яг ямар нэр өгмөр юм тийм ээ өөрийнхөө чанал. Тэгээд энэ бол тухайн хувь хүнд зориулж нээж байгаа учраас хувь хүнээр ингээд нэгэд үзье гэж бодож байна. За доор нь мэдээж тухайн Gmail аккаунтынхаа нууцыг өгнө. За энэ бас юм уу жоо алдаа зарж байна. Зараа өөр гэвч авыг за энэ за энэ За энэ одоо дараагийн тохируулга энэ дээр ингээ гараад ирчихлээ л дээ. Өөрийн одоо мэйл хаягаа ингээд бичээд дараагийн тохируулга за ингээд за энэ нь дараагийн тохируулга username энэ за тийм за болж ийн гэж энэ чөлөөтэй байна гэж. За энэ зааварчилгааг бол ингээд танилцах хэрэгтэй. За ингээд эндсэндээ бол одоо Инх Базар гэдэг ийм YouTube чаналтай боллоо гэж бодож байна. За одоо энэ ингээд нууцгаар ахаад нэвтрэн. За ингээд нэвтрсний дараа бол
Одоо энэ дээд талд харагдаж байна. Ink Bazaar гэсэн одоо ийм YouTube чаналтай энэ хүн одоо болчлаа гэсэн үг. За My Channel гэдэг дарахт бол тухайн хүний одоо энэ чанал тохирох нь харагдаж байна. За энэ дээр бол хамгийн ихний одоо үндсэн ганц нэгэн тохируулга бол энэ дотор аккаунт гэдэг байж байна. Энэ дээр одоо өөрийнхөө үндсэн аккаунтыг тохируулна. За энд change гэдэг дээр мэдээж зураг одоо сольж тавих хэрэгтэй байгаа. Choose file гэдэг нэг зураг оруулж ирнэ. За зураг оруулсан гэдэг. Энд ботчи cancel чи. За ингээд profile tab дотор ороод энд одоо өөрийн вебсайтын холбоосыг энд одоо өөрийнхөө тухайн мэдээллийг за энэ ингээд угаасаа ингээд ойлгомжтой тийм ээ. Сонирхол хот гэх чинь юм. За ингээд цуг дээрээ бол эхний үед бол одоо YouTube-ээр 15 минутанд багтахуйц 2 гигад багтахуйц тийм файлыг бол оруулахыг зөвшөөрдөг. Тэгээд тодорхой доктортой одоо хэрэглээд мөн зохиогч хэрэг зурчихгүй сонирхолтой видео доктортой оруулсан хэрэглэгчтэй бол YouTube 2 гигад багтах минутны хязгаар заахгүйгээр видео оруулах тийм эрх өгдөг. Бүр доктортой олон жил хэрэглэх юм бол сүүлдээ бол бараг хэмжээч харилцахгүй бүтэн цаг магийн 2 цагийн кино бол оруулах тийм эрх өгдөг байна. За тэгээд энэ дээрээ бол энд одоо profile edit гэж ороод бас энд өөрийнхөө нэм, вебсайт энэ бүх тайлбаруудаа энд ингээд бас оруулах боломжтой. Энэ бүх одоо тайлбарууд чинь энэ дээр ингээд харагдана гэсэн үг. За мөн видео одоо оруулахдаа бол YouTube руу видео оруулахдаа бол upload гэдэг нь ингээд байж байна. Upload гэж дараад энд одоо видеогоо сонгоно. За энэ ингээд upload видео. За энэ хажуудалд энэ зааврууд нь харагдаж байна л да. За энэ 2 гига хүртэл 15 минутаас одоо бага гэдэг эхний ээлжиндээ одоо ийм хязгаар тогтоодог. Тэгэхээр доктортой хэрэглэсний дараа бол одоо энэ хэмжээ нэгсэн явчихдаг. Жишээлбэл минийх бол минутны одоо хязгааргүй болцсон байгаа. Одоо жил гаруй хэрэглэж байгаа аккаунт байгаа. За мөн YouTube бол Twitter, Facebook-тэй ингээд холбоотой бараг холбогдчихдог учраас ухаандаа чи нэг юм апплод хийхэд автоматар одоо Twitter-ийн дагагч чинь одоо мэдээлэл бас очих тийм тохиолдол байдаг. Ингээд апплод гээл тэгээ тухайн одоо энийг хаанаас видео татхыг тий одоо my видеогоос ч юм уу эсвэл одоо энэ дотроос ингээд видео оруулж ирэх юм уу тий ингээд сонгоол яхад тухайн видео нэг ороод ирнэ. За өөр тохируулга гэх юм бол за зүгээр ингээд хүмүүсийн оруулсан видеог ингээд үзье л да. За би өөрийнхөө чаналыг сонирхъя. За энэ миний чанал энэ гарч ирж байна. Телеан намлалын. За энэ жишээл миний чанал байна тийм ээ. За миний чанал бол одоо энэ хажуудалд нь энэ тоон харагдаж байна л да. Хэдэн видео оруулсан байна уу гэдэг нь харагдаж байна тийм ээ. За энэ автоматар явах гэдэг тохиолдлыг сонгосон байвал тухайн видео ингээд автоматар тоглолцдог. За энэ доор нь болохоор тухайн чиний сувгийг одоо дагсан одоо найзууд чинь энд ингээд харагдаж чинь чиний видеог одоо дагаж тийм ээ. Видеог чи байн үзэж явах хүссэн тийм ээ. За энэ ингээд жишээлбэл одоо тухайн хууц иргэсэн тоон сувгийг үзсэн тоон тэгээд энэ доогоор одоо тухайн хүний веб блог ч юм ингээд байж ах шиг тийм ээ. За ингээд бүх мэдээллүүд нь байж байна. За өөр YouTube дээр юу хийж болох вэ гэхээр за зүгээр нэг видеороо орё л да. Тухайн энэ видеороо орё. За энэ видео бол энэ үзсэн тоон энд харагддаг 313 удаа үзсэн байна гэж байна. Тэгээд лайк дарсан нь харагддаг. Тэгээд тухайн видео таалагдвал энэ одоо лайк дарж болно. Таалагдахгүй бол одоо таалагдахгүй байна гэдгээ дарж болно. Тухайн видеог нь embed-ийг эндээс копидж аваад embed код гэдэг нь хондоо HTML кодыг копидж аваад өөрийнхөө блогод шууд оруулах боломжтой байдаг. За тухайн нэвтэрч орсон тохиолдолд бол тухайн видеон дээр доор нь одоо сэтгэгдлээ үлдээх бас боломжтой байдаг. Таалагдсан. Тэгээд сэтгэгдлээ үлдээснээрээ бол бас тухайн одоо видеон дээр сэтгэгдлээ үлдээхэд
тухайн видео чаналыг хүн бас чинийх дээр одоо сэтгэлээ үлдээх ч юм уу гэдэг маягаар өөрийнхөө чаналыг бусдад хүргэх бас нэг одоо эхний ажил бол хүмүүсийн хатар сэтгэл үлдээх байдаг. За энэ дээдлэлт нь бол мэдээж тухайн чаналын хэдэн видеотой байна вэ гэдгийг одоо энэ дээдлэлт ингээ харагддаг л та жишээлбэл энэ ингээ 18 гэдэг ч юм уу тийм ээ ингээ харагдаж байна. Энд одоо ийм видео оруулсан байна гэх чинь ч юм уу тийм. Тэгээ чаналаа ингээ оруулснараа бол тухайн хүн өөрийнхөө компани ч юм уу видео контентийг л видео одоо мэдээлэл агуулгыг маш зэгцтэйгээр хүмүүс тийм ээ ямар нэвтрүүлэг хийсэн ч юм уу ямар нэвтрүүлэгт оролцсон тийм ээ эсвэл одоо ямар реклам ч юм уу юу хийсэн нийгэм чиглэс ямар ажлууд хийсэн гэдгээ бүгдийг ингээд видео маягаар бэлдээд ингээ оруулах боломжтой. За би одоо өөрийнхөө хичээлүүдийг ч юм уу өөрийнхөө яруулт гэж клуб хийсэн ажлыг ч юм уу тийм ээ ингээд оруулсан баг жишээ тийм. За ер нь анхаарах зүйлүүд нь юм байдаг. За тэгээд бүр өөр тийм мэрэгжлийн одоо компаниуд тандах юм бол энийг бол бүр зохицоор нь тийм гоё дизайнтэй ч юм уу одоо шийдэж өгөх тийм тохиолдол их байдаг л да. За жишээлбэл би нэг өөрийнхөө компани юу үзүүлээ танарт энэ компанийнхаа чаналыг үзүүлээ л да. Тэгээ энэ мэрэгжлийн яг компаниуд бол тухайн одоо YouTube чанал тохирсон ийм дизайны шийдлийг ингэж хийж тохируулж өгөх одоо тийм тохиолдлууд бол тийм үйлчлэг бол байдаг. Тэгээд одоо бас манай компани хандаад зөвхөн YouTube гэлтгүй одоо бүх сошиал медиа сургуулийг тийм ээ дизайныхаа шийдлүүдийг бас хийх боломжтой. За ингээд одоо жишээлбэл энэ манай компани чанал дээр энэ 16 одоо видео байна гэдэг юм л да. За ямар видео байна вэ гэхээр одоо жишээлбэл энэ дээр одоо энэ ингээд харагдсан жоохон нийтийн хор жоох удаан байгаа болохоор жоохон хацаад байна. За энд одоо за энэ жоохон том хэмжээний. За тэгэл энэ дээр ер нь тэгэл өөрсдийн зохион байгуулсан ажил одоо Монголд орч наадам энэ болохоор одоо дэлхийн нэр төрөөр хэмжих өдөрт одоо оролцож хийжсэн нэвтрүүлгийн одоо бас мэдээлэл энэ байж байгаа шийдэ тийм ээ. За гэх мэтчлэн ингээд ер нь бол бүх төрлийн одоо видео мэдээлэл хүмүүст хүргээд энэ харагдаж байна тийм ээ. Компани танилцуулга шинэ жилийн хүртэл ингээд тавьсан бас шийдэ. Зохион байгуулсан блогчдын наадам тэгэл янз бүрийн компанийнхаа хүчтэй агшин энэ ч юм уу да сонирхолтой маягаар өргөх боломжтой байдаг. За ингээд YouTube дээр өөрийн сувгийг нээж тийм ээ. Энэ бол одоо таны баг хувийн телевиз гэж ойлгож байна. YouTube дээр тоглолттой байдаг хамтлаг хүртэл байдаг. YouTube дээр маш олон фэнүүдтэй болоод нэг дуугаа тавихад 48 мянган хүн дуун дээр нь лайк таардаг. YouTube-аар олон мянган фэнүүдтэй олж авсан. Одоо тэр хамгийн сүүлийн үеийн нэг од байдаг ч нэг залуу од хэм блэ? Санаж байна уу? Хэм блэ? Тэгээ Justin тэр үл одоо энэ YouTube дээрээс одоо өөрийнхөө дуу мөн ямар ч танигдаг байх дуугаа тавиад тэгээ тэрийг хэн анх сонсоод ялаа. Тэгээ нэг рэпер продюсер анх дууг нь үзэж сонирхоо. Тэгээд ер нь YouTube-аас од болсон гэж ярьдаг л да Justin Bieber гэх. Тэгээд хичээний одоо YouTube-ыг одоо ашиглаж одоо компаниуд өөрсдийнхөө танилцуулга, PR, маркетинг олон нийтэд сонирхолтой viral видео хүргэх ч юм уу тийм ээ. Ингээд маш олон хэлбэрээр одоо тухайн өөрийнхөө бизнесийг хүмүүст хүргэх ч юм уу ингээд маш олон хэлбэрээр ингээд ашиглаж байна. За ингээд та бүхний YouTube channel дээр өөрийнхөө сувгийг, өөрийнхөө одоо видео сувгийг үүсгэж тийм ээ олон нийттэй сайхан харилцаж хүмүүстэй өөрийнхөө хийж бүтээж байгаа зүйлийг бодитоор нь харуулж ингээд өөрсдийнхөө одоо бизнесийн болон өөрсдийн байгууллагынхаа үйл ажиллагаа, хувийнхаа брендингийг дээр ажиллаарай. Дэлхийд өөрийгөө таниулаарай гэж хүсье. Ингээд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.